нээлттэй цамд манайх нэг ч хожигдолгүй авраг болж чадсан. 29 дараалж. Тий. Хөштэй багууд бол зөндөө байсан. Надаас баг завгүй 3 хүүхэд ирээс татсан маа минь. Үргэлж нэгнийгаа тусалж дэмжиж ойлгох баярлаа л гэж. Спортоор хичээлдэггүй хүүхдийн сэтгэл зүй, спортоор хичээлдэг хүүхдийн сэтгэл зүй бүр шал андаа байдаг. Ямар спорттой хамаагүй тууштай хичээллээд үзтгий шантраарай гэж. Тийм бид гуравч гомдоо хасуу гэдэг дэмждэг. За манай энэ удаагийн дугаарт маань эрчтэй эрдэмтэй ирвэл сайн лигийн нээлттэй цамын аврагын эзэд маань ирсэн байна. Ингээд охтод маань өөртөө танилцуулаад подкаст эхэллээ. За намайг Шинэ 90 саяруул гэдэг 33 Sparks багийн хамгаалан тоглогч. За намайг Бацарын Хэнэрл гэдэг би 33 Sparks багийн ахлагч мөн холбоо тоглогч байна. Намайг хурцлог урангой хурцлгийн урангой гэдэг би 14 настай 33 Sparks багийн товтлон тоглогч байна. За тэгэхээр одоо лигийнх нь бол улирлын тоглолтод эхэлсэн байгаа. Гэхдээ нээлттэй цомын одоо аврах шалгаруулах тэмцээн маань маш амжилтыг бүр дээд зэрэг амжилтыг үзүүлээд цомын эзэд басан шүү дээ. Тэгэхээр энэ аяллаас та бүхэн хуваалцаач гэж хүсэж байна. За юуны төрөнд нээлттэй цамд манайх нэг ч хожигдолгүй авраг болж чадсан. 29 дараалж. Тий. Тэгээд одоо яг сайн лигтэй бол орж байгаа. Тэгээ ер нь бол авраг болохын тулд бид бэлтгэлээ амар сайн игээд хоорондоо маш сайн ойлголцоод тэгээд дандаа л хамт яг эмэг зэгстэй л явах чижсэн дээ. Эмэг зэгстэй багаараа байхад 29 ажиллал карман байсан. Яг ч тийж хэлэхгүй маа. Яг тэгээ нэг зарим нэг чанга багууд бас байсан. Тэд нартайгаа бол ер нь л яг туулч яг ингээд багийнхантайгаа ойлголцаа. За одоо яг энэ тоглолтын дээр ингэ шүү. Одоо бити сандраарэ. Яг тоглолт шиг л тоглолно шүү. Эхлэхдээ яаж байдгүй яг өөртөөхөөр л бай шүү гэл яг тэгж ядаг. Яг тийм амархан бол байгаагүй. Тий, хөштэй багууд бол зөндөө байсан. За яг лигийн стандартын дагуу зөвхөн 13-аас 16 насны охтууд орох боломжтой ийм гоё лигт таад маань тоглож ин тэ. За энэ сэтгэлээсээ бас хуваалцаач гайхалтай туршлагыг бас хоримтлуулж байгаа гэж бодож байна. Яг миний үед бол яг иймэрхүү олон тэмцээн уралдаан байдгүй байлаа шүү дээ. За миний хувьд болохоор яг энэ тэмцээн яг надад амар их зүйлийг ойлгуулж байгаа. Бас багийн тэмцвэртэй ойлголцолтой бас амар түлхүү ажиллаж яг ингээд бид нарт амар сургамжийг бас амар ойлгуулсан. Тэгээ ер нь бол багш хэлдгээр бөмбөг хийх шүү. Энэ багийг ингэж хожиж олно хэвлээ яасан ч олно гэдгийг бас яг энэ тэмцэнээс би ойлгож авсан. Тэгээ бас нэг давуу тал гэх юм бол энэ тэмцээнд надан сургуулаар орж байгаа. Одоо чи бол улсын аврам аврагт орохоор бол өөр сургуулийн хүмүүсийг нэгтгээд өөр клуб хүмүүсийг нэгтгээд ордог бол яг энэ тэмцээнд бүр яг дан сургуулаараа. Тэгээ дан ингээ октоодын лиг. Ийм лиг өмнө бол болдоггүй байсан. Энэ бол анхны лиг. Тэгээд энэ тэмцээн бас маш их таалагдж байгаа. Оронгогийн Нүг зарим одоо гой тэмцээнүүд октод биш зөвхөн хөвгүүд эдийг байдаг тийм байхгүй юу. Тэгээд тэрүүнд нь ингээд бид нэр оролцохыг хүсэх юмсан гэж боддог байсан. Тэр бодлыг нь одоо биелүүлсэн тэмцээн гэх юм уу? Тийм ээ тийм. Гэтэ яг та хэдий яг энэ гаргасан амжилтыг гаргасан багууд байд юм болоо 29 дараалж хожлыг авсан тийм. Байдаг гэж бодож байна. Цагааха. Бага юу? Би бол байхгүй байх гэж бодож байгаа юм. Яг нэг аврагнлоо таарч марсан багууд бол ч нэг хожигдaltaй л байгаа. Нэгээс хоёр хожигдaltaй. За тэгэхээр сайн охтын лиг маань эхнийхээ жилдээ ингээд үргэлжлээ явж байгаа тийм. Тэгэхээр энэ лигт орсны бас сайхан дурсамжууд гоё олон найзуудтай болж байгаа. Гэхдээ яг өөр та хэдийн амьдрал ямар өнгө нэмсэн бэ? Цагийн хуваарьтай болсон одоо нэг бэлтгэл хичээл ном тэ гэраараа нэг гэрийн ажлыг зохицуулна гэх юм аль тийм цагийн хуваарьтай аюу суралцж эхэлсэн. Нэг тийм гоё яг илүү яг багтаага илүү дотн байх тийм юу боломжийг бүрдүүлж чадсан. Тэгээ бас өөр сургуулийн хүүхдүүдтэй танилцаад нөхөрлөөд илүү нэг өргөн өрөөлтөй болж эхэлсэн. Олон найзуудтай. Ер нь тэгээд нэг юм эмэг цэгцтэй болсон гэх юм уу? Их юмнууд. Ер нь бол ингээл яг нэг ажил хийдэг хүмүүс шиг л болчих чинь гэсэн өгчтэй хичээлтэй явна, бэлтгэлээ хийн, тэгээ лигийнхаа тэмцээнд улирлынхаа тэмцээнүүдэд орно гэдтэй. За тэгэхээр хувийн зохион байгуулалтыг бол та хэд маань өгсөн гэж ойлгож болох уу те? За тэгвэл
Энэ бол амар том амжилт гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр та хэдийн хувьд үл амжилт гэж яг юуг тодорхойлох вэ? 29 даралж хожихол амжилт мөн шүү дээ. Гэхдээ энэ амжилтыг тодорхойлвол нэг хэр хичээсэн, гэтээ хичээснийхаа үр дүнд нэг авраг олж чадсан та. Амжилт гэдэг нь та хэдийнхаар одоо хувь хүн хичээхээс гадна багаараа бас амар төгс ойлголттой бэжж хожиж байгаа шүү дээ, тийм ээ. Багаараа асар олон бэлтгэл хийгээд хоорондоо ярилцаад ойлголцоод бие биендээ илүү уусаад. За тэгэхээр та хэдийн нэг өдрийг бол сонирхмоор санагдаж байхгүй. Одоо надаас баг илүү завгүй өнгөрдөг байх гэж бодож байна те. Ажил хийдэг хүнээс илүү завгүй бэлтгэл 3 зүйлийг амжилж байгаа гэсэн үгтэй бэлтгэлээ хийн, тэмцээндээ оролцсон, хичээлээ хийн гэд те. Эрдэм мэдлэгийнхаа хажуугаар бас ингээд спортын ажлыг хийгээд явж гинэ гэж ойлгож байгаа ч те. Тэгэхээр яаж өнгөрдөг вэ нэг өдөр нь? Ер нь бол өглөө яг хичээл 7:45-аас ордог. Тэгээ эхлээд хичээлдээ явна. Тэгээ хичээл 1:15-аас тарна. Тэгээд хичээлээ тарангуудаа шууд сургалтанд сууд юм аа. Тэгээ сургалтанд суугаад гэс гэртээ арай түнгээ мэдчихээ шууд бэлтгэл рүүгээ гараад бэлтгэл 5-4-өөс ороод тэгэл орой 8-9 гээл гэртээ арай хичээл даалгавраа яг л унтдаг та. Төв. Хоронгогийн хувьд хичээл өглөө ороод 1:15 тарсны дараа бага ангийнханд нэг хэсэг би хичээл ордог гэсэн байхгүй юу. Тэгээ тэрүүнгээр дандаа номын сан ордог гэсэн нэг тэлтэр шалгаад. Тэрийг тараал сургуулийн бэлтгэл рүү ордог гэсэн та. За манай ерөөлийн өдөр яаж өнгөрч байна? Өглөө бид гурав чинь нэг юу ээлжинд ордог. Өглөө 7:45 гэж ороод 1:15-аас тараад тэгэл гэртээ очиж тэгээ дүүнрээ харна. Дүүнрээ хичээл сургуульд нь хүргэж өгөөл. Тийм бичэнд ороод 3 дүүтэй айлын том. Тэгэл ер нь гэр орныхаа ажлыг зохицуулна. Тэрний хажуугаар бас би яг Улаанбаатар кап гэдээ бас өөр тэмцээн болж байгаа даа. Тэгээ тэр тэмцээнийхээ ахлахын эрэгтэй ах нарынхаа менежерийг хийж байгаа. Оо ямар хөрхий. Тэгэл тэр идийнхаа яг мэдүүлэг зэдүүлэг өмсгөл эдэр юм би өөрөө зохицуулдаг. Ер нь бол яг тэгэл ойрхон тийшээ юм зохицуулчаад ойрхон тийшээ бэлтгэлтэй орно. За тэгэхээр надаас баг завгүй л 3 охидод ирээс суудсан маа минь. Тэгэхээр сайн лигийн одоо яг цомын тэмцээний үеэр хамгийн хүчтэй өрсөлдөгч нь ямар сургуулийн одоо ямар баг байсан бэ? Ер нь бол бүх багууд амар хүчтэй байсан. Яг онцлоноо гэх юм бол 31 дэх сургууль байна, Шинэ Монгол байна, Өнөр байна. Эдгээр сургуулиуд бол маш хүчтэй өрсөлдөө бол үзүүлж чадсан. Тэгэхээр улирлын тоглолтын талаар бас асуумаар байна. Одоогийн амжилт нь бас хожигдлгүй л явж байгааг сонслоо тий. Мах 80 дэх сургуультай тоглосон. Тэгээд 80 дэх сургуультай 2 удаа тоглосон. Эхний тоглолт нь манай сургууль дээр болсон. 2 дахь тоглолтоо 80 дэх сургууль дээр байсан. Тэгээд хоёулын дээр нь бол маш чанга ширээ өрсөлдөө үзүүлээд сүүлийн мөчөд анаа шийдэгдсэн үү тий. Тэгээд ер нь бол хоёулын дээр нь бол ялж чадсан. За сайн лигийн хүрээнд тэгвэл тийм амжилттай явж байгаа байхны дархан авраг даяар дархан авраг гэдэг шиг л дархан авраг хөхтөд маань сууж байна. Тэгэхээр та хэдийд яг багийнхан талаар би асуумаар байна л да. Баг гэж яг юу юм бэ та хэдийн хувьд? Баг гэж ингээд бүрэн бүрэлдэхүүнээрээ ихэнх юмнуудыг багаараа хийчдэг. Би нэгээ амар ойлгодог. Тий. Тэгээ нэгэндээ илүү ойлголцдог, илүү уусдаг. Тэгэл юм болгоныг хамтдаа яадаг. Тэгэл багаараа хамт гадуур мадуур яваал, бэлтгэлдээ яваал гоё штэ асал. Тэгвэл яг энэ боломжийг ашиглаад багийнхандаа хандаж хэлмээр үг байна уу? Хайртай шүү. Үргэлж нэгнийгаа тусаж дэмжиж ойлгоход баярлалаа л гэж хэлдэг. Яг одоо таад нэг боломж олгоод нэг хүнд ингээс одоо энэ боломжийг ашиглаад үг хэлгээ гэвэл юу? Нэг багийнхан гişэд өдөө. Нэг хүнд. Яг нэг хүнд л гээ. Нэг хүнд гээд онцгойлолтой байхгүй яг бүгдэнд нь л баярлдаг болохоор тий. Нас бүгд үжиж энэ баг бүрдэж байгаа. Тэгээ бүгд яг хамтдаа хичээж яг хамтдаа ингээм амжилтанд хүрж байгаа болохоор яг хүн болгоны оролцоо аягүй чухал. Тэр бүгдэнд нь л баярлалаа гэж хэлмээр. За, оронгоо төв. Манай багийн төвийн юу нь бол айгүй бөмбөг авч бидэнд пас өгдөг. Төв байгааг бол юу нь бол ингэж амжилтанд хүрэх байх байсан байх гэж бодож байна. За манай ерөөлийн хувьд
Яг багийн гишүүд гэхээсээ илүү яг багштай хамгийн түрүүнд баярлаа гэж хэлмээр байна. Ингээд яг анх загсан бөмбөг гэдэг спортод бид нарыг дурлуулж тэгэл яг хаана ямар тэмцээн бодноо тэднэрт үргэлж идэвхтэй оролцуулаад ойлгоол таслаад ингээд өөрөө ядарсан ч гэсэн үргэлж ингээд бид бэлтгэл ороод тэгэл юу тэмцээн дээр очиж коуч хийгээл тэгэл өөр амар ядарч байгаа ч гэсэн бид нарыг үргэлж ойлгодог тийм Эмгтэй багш байсан ч тийм. Өөрөөх нь нэг хичээл ордог гэж өглөө өгдөг байхгүй юу? Тэгээ өглөөдөөс нь өдөржингөө сургууль дээр байгаа яг бид нарыг 5-аас ингээд бэлтгэл хийгээд тэгээ бид нартай хамт яг ер нь бол өглөөнөөс орой өр сургууль дээр байгаа л гэртээ байдаг. Яа яасан хөр харин айгуу сэтгэлээрээ багш байсан тийм. Айгуу зүйлээ. За ингээд лигийнхаа хүрээнд асуултуудаа бол ингээ өндөрлөе гэж бодож та хэддэд маань ярих өөр лигийн талаар амжилтынхаа талаар ч юм уу багийнхаа талаар ярих зүйл байна уу? Нэ. Яа ингээд подкастын маань дараагийн үе рүү би шилжиж гэж бодож байна. Илүү их та одоо сагснаас гадуурх одоо босод зүйлсийг ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр та хэдийн маань хамгийн дуртай хичээл юу вэ? Би тамир. За биеийн тамирыг асуухгүй. Биеийн тамираас босод ямар хичээл дуртай? Би нөө математикийн сонгон болохоор ер нь бол математик л холтой байдаг тий. Яагаад математиктэй дуртай байна? Амар сонирн өдөр олон томьёоны учрыг болоод яг ингээд ард нь гарч чадаад яг зөв хэрэг гаршаа дээр аймаг мэдрэмж авдаг байхгүй. Тэгээ ер нь бол математик бодоод ханы хөөд Хамгийн дургүй хичээл. Би хэлж бас тийм юм болоо та. За Тийм бол амар олон томьёо ядаргаатай шүү дээ асал. ер нь би болохоор ингээ 10 жилдээ байсан дуртай хичээл мэтэлэг ингээ бодонгууд дуртай багшийнхаа хичээлдээ илүү их дуртай байх гэдэг чинь. Яг тийм юм байдаг уу та хэдий? байгаа. Би хийм дууг амар дуртай. Гэтэ багш нэг тийм гоё биш. Багш Саксны тэмцээнээс болол заналтал. Аха. Тэр нь Сагсаар хичээлж байгаа болохоор чи хичээлдээ хийхгүй байх гэдэг ч юм уу тэгдэг гэж. үгүй. Окей яг нөгөө Өөрийнх нь дааж авсан ангийг сургуулийн аваргынхаа тэмцээн дээр ялчингууд ингээд манай ангийг ялчлаа гэд. Тийм үү? Манай ангийг бүхлээр нь 24 гаргажсэн тэр агш. Бүхлээр нэ одоо хичээлдээ сайн байсан ч хамаагүй сайн хийжсэн ч хамаагүй. ямар агш вэ? Хэрлэн тул. Ямар ингээ ярьж олчихно. За танаа үеийнхэн ч юм бол одоо яг энэ үе ч юм бол амьдралд хамгийн тод дурсамжийг үлдээдэг тэг хамгийн анхны гэсэн зүйлүүдийг найзуудтайгаа хийж үздэг хамгийн их дурсамжийг үлдээдэг нас шүү дээ. Тэгэхээр найз нөхөрлийн хувьд бас ярмаар санагдчихэв. Бинийхээ баг хамгийн сайн найз нь бах тий. Бидэд баг хорондоо бол сайн найзууд. Тэгээд багаас босдох юм бол өөр сургуулийн хүүхдүүдтэйс илүү найзал нөхөрлөдөг. Тэгээ мэдээж ангийн найзууд. Тэгээ уусаа яг ангийн найзууд бол үргэлж бат ард бол зогсдог. Би ч одоо бүр 7 фракцлтай шүү дээ. Манай фракцууд амар бол. Дослоосаа найзалдаг. Тэг надтай адилхан байна. Тэгээ ингээд тэр дундаас ингээ өөр сургуулийн ганц 2 хүүхдүүд байгаа нас сагс тоглодог. Тэгээ манай ангийн хууч хүүхдүүд тэгээд одоо ингээ бид тэд өөрөөр сургуулиар шилжсэн байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн ингээд амар гой бат бөх хэвээрээ нэгнийхээ бас нэг 30 сургуулийн сувд эрдэнгийн хүүхдээс амар нэлээд сайн найзууд. Тэгээд бид хоёрын тэмцээр ингээд ээлжлэл үзээд байдаг ерөөсөө тийм амар гой толтон дэмждэг бол найзууд. Тэгээ мэдээж манай багийн хүүхдүүд байна. Бас маш татна. Тэгэхээр одоогийн бидний амьдарч байгаа нийгэмд гэх юм да миний үеэс илүү одоо үед илүү онлайн орчинд хүмүүс ингээд амьдардаг болчиход байна шүү дээ. Танаа үеийнхэн ч гэсэн ялгаагүй л ах. Тэгэхээр аль амьдрал нь илүү чухал санагддаг. Онлайнаар ингээл гоё найзтай байх, рил хамт хийх ч юм уу эсвэл ингээл хамт байгаа гоё мөчөө ингээл хуваалцдаг ч юм уу тиймэрхүү байдаг. Тэр нь илүү чухал. Одоо та хэдийн сэтгэл амир их нөлөөлдөг үү? Ер нь тэр хэр их нөлөөлдөг санагддаг байна. Их нөлөөлдөг шүү. Ерөөсөө хамтдаа ингээд уулзаад байвал илүү гоё хамтдаа инээлтэл дайлж байгаа. Амьдрал дээр хамт байх нь тэр л илүү зуршилж бүтээж чадна. Тод үлддэг юм сэтгэлд. Жихнээс амьдрч л байгаа хүмүүс энэ да тий. За тэгэхээр сошиал дахь орчин бол та хэдэд маань нэг хамаатай биш байх нь шүү дээ. Ер нь бол завгүй байх тусмаа л сошиал амьдрал нэг чухал биш байдаг бахалтай тий. Тамирчдын завгүй амьдарч байгаа учраас тийм ээ. За дараагийн асуулт. Томчуудад эсвэл багш нар эцэг эхчүүдэд өөрсдийнхөө үеийг төлөөллөд бидний ийм зүйлийг та хэд ойлгодог шүү гэж хэлмээр байвал юу хэлмээр байна? Яг багш нартаа гэж хэлэх юм бол яг зарим багш нар ингээ ойлголтоо сургуулийн ингээ нэрийг гаргаж байгаа ингээд
сургууль хаан сагсны шигшээд байдаг гэж ер нь ойлгодог. Гэтэ яг зарим тал дээр нь амар завгүй өнгөрдөг нь нэлээ ойлгодоггүй. Ингээ ганц хоёр хичээл хаан даалгавар хийгээгүй байх тохиолдолд бол тий ночи ингээ сагсаа тоглоод ингээд жоохон их цан гаргаад байгаарай гэх маягаар бас жоохон цаг юм зэмэлдэг. Зарим багш нар бол ойлгодог, зарим багш нар бол бас жоохон нэг загнах тал бол байдаг. Гэтэ ихэнх нь л ер нь гоё дэмжиж явдаг та. Ерөөдөө хичээл дээр завгүй амьдралыг ойлгохгүй байна гэсэн үг тийм. Аха. Тий. Тэгээ нэг ганц хоёр даалгаврыг бол оройн ядраад арай хийж чадахгүй ингээ унтаад өгдөг байхгүй юу? Тэгэхээр яг тэр багш нарын хичээл яг тэр даалгавар хийгээгүй хичээлийн багш нар бол жоохон загнах гэдэг. Багш нараа жоохон ойлголоо манайд амирчдгийг тийм. За тэгэхээр тамжуудын ойлгодгүй танаа үеийнхний асуудлууд гэвэл юу гэж болох вэ? Одоо ингээл энэ үе дээр чинь ингээл нэг том хүн болчихгоо том хүн болчих юм бол ийм асуудлууд байхгүй болчих юм шиг нэг санагддаг шүү дээ. Ингээд томчууд ингээд бидрийг амар жоохноор хардаг юм шиг те дээрээс хараад байгаа юм шиг санагддаг тийм. Тэгэхэд бид нар чинь аль хэзээ дотроо ингээд том хүн болсон юм шиг мэдрээд байгаа шүү дээ. Тэр иймэрхүү асуудлууд байдаг. Надад бол байсан санагдаад байгаа байхгүй. Ер нь бол 2 3 тал бол байгаа шүү дээ. Яг нөө өөрсдөө бодлоог бас эцэг эхнүүд бас жоохон өөрсдөө бодлоо жоохон тулах гэдэг тал байгаа. Тэгээд нөө найз нөхөдтэйгөө яг бэлтгэлийнхаа яг бэлтгэлгүй өдрөө ингээ найз нөхдөйгөө ингээ уулзах цаг зав жоохон гардаг. Тэгээд тэднэртэйгээ ингээ уулзуугаад ээж аваад ярьдаг байхгүй юу? Чи одоо нэг найзуудтайгаа ерөөсөө уулздахгүй юм шиг хизээ зэний том хүмүүс болцсон юм шиг л дандаа уулзалтах юм ингээ тиймэрхүү тал бол надад бол гардаг. Яг найзуудтайгаа уулзлахээр том хүн болцсон юм шиг аль. Яасан олон уулзалтын та нар ямар салж хагацгүй хүмүүс байгаа юу гэдэг тиймэрхүү загнах тал бол гардаг. Салж хагацгүй хүмүүс байд юм аа. Том болоо салж хагацдаг учраас энэ насн дээр л болсон юм шүү дээ. За ерөөл хавьд. Миний хувьд яг өсвөр нас гэдэг чинь жоохон тийм хэцүүхэн нас яг тийм. Ялангуяа охтуудын хувьд бол нэг жоохон тийм биний юм нэрдэг ч юм уу. Тэгэхээр яг ялангуяа амар сон тийм сэтгэл зүгээр жоохон унцдаг ч юм уу тийм болдсон шүү дээ. Тэгэл нэг уурлал, нэг уйлал. Тэгэхээр амархан гомдоол. Тийм. Яхад байгаа мэдгүй өөрийгөө ойлгохгүй байх чи тий. Тийм. Тэгэхээр чи наашаа жоохон цэцэл та. Чи ингэдэж штэ. Болил тоо. Мад дүү том дүү ч гэсэн тэгдэг байхгүй. Та одоо ямар муухай аашт том авгаа шиг юм би магаа шиг юм бэ гэл яг манай том дүү тэгдэг. Наашаа засаач ямар ядаргаатай энэ тааваа гэж тэгдэг. Жоохон тэр нь жоохон тиймэрхүүлээд байхгүй. Тэгэхээр томчууд хайдтай яг яаж харьцвал илүү амар санагддаг. Өөрийг ойлгож ингээд тиймэр тэгэхээр яг яаж ойлгох гэсэн үг. Ярилцгал ах та. Тэгээ яг скол нэг нь амар өдөө нөө эцэгтэй нөө цагийн байраа гаргаж өгөөд би яг энэ цагаар бэлтгэлээ, энэ цагаар хичээлээ, энэ цагаар шүлээд цаг тестэрээ би жоохон найзуудтайгаа уулзмаар байна гэд тиймэрхүү цагийн байраа бараг эцэгтэй гаргаад өгөх юм бол тэгээ замар энэ цагаар би танд тусалж чадна ч юм уу те. Манай урангой ээж автаа хэр харилцаатай байх вэ? Татна харилцаатай. Амар татна. Хуваараа ингээд хамтдаа гаргадаг. Тэг ер нь найзууч үгээд гэх юм уу гэр бүлтэйгээ тэр их чухал юм тий. Тий. Манай урангойгийн авчин тэмцээн болгон дээр хөргөж өгөөл үзээл те бид нартай хүртэл аягаа найзууд чиг ханддаг. Тэр амар чухал шүү дээ. Яг 10 жилд яг тийм эцэг ихтэй хүүхдүүдийг хараад атаархдаг шүү дээ. Тэгээ манай багийн эцэгчүүд амар гоё. Нөө хоорондоо ярилцаад хин хөргөж өгөхөө өдр гэх нэг тиймэрхүү одоос жоохон том болсон жоо хаяалаа гал та. Жоохон байх нөгөө дундаа нэг эцэг эхчүүд групп нэгээд за маргаашийн тоглолтын дээр энэ ингэж хөргөж өгье. За манай миши явахаарай. За танаа миши яхаарай гэл тэгэл ярилцаал. За хоолунд хүүхдүүдтэй яах вэ? За ингээ ялцлаа штэ ингэчлээ штэ. Сайхан хоолнд оруулаа идүүлээ мэдүүлэгээл эцэг эхчүүд тэгж бидэд баах хэрэг тийм болгоноор бараг хоолтой эцэг эхчүүд ингэж амар дэмцэн толтой бидэд одоо ингээд амар амжилттай явж иж бас. Энэ бол амар том нөлөө үзүүлж байгаа. Ер нь аль тийм юм дээ. Багийн амжилтын хард энэ олон хүний хүч хөдөлмөр. Тэгээ нөө дургуцах хүн нэгч байхгүй бүгд хүүхдүүдэд дэмждэг. Тийм болохоор айгу. Ямар мундаг эцэг эхчүүд вэ? Октодынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээрээ. За өөр та хэдийн сонин сайхан юу байна да? Ер нь бол ингэж найзуудтайгаа тэгтээ уулзаж амжиж байна. Яг энэ нас чинь бас ингэж найзуудтайгаа байнга л хамт амьд өгдөг шүү дээ. Тийм. Амралтын өдрөөр уулзаж байна юм. Миний хувьд бол амжихгүй байгаа. Ерөөс амжихгүй. Тий, манай зад бүгдээрээ уулзсан. Тэгээ зураг мөрөд дараалахаар миний зургийг хажуудаа тавьж байгаа л. Тийм. Эдитлэл оруулна. Би бол ер нь бол жоохон амжихгүй байгаа. Одоо бол амар завгүй байгаа. За. Дараагийн жаахан хүн сэдв рүү орох гэж байна. Гэтэ миний хувьд бол
яхан хүнд санагдчихж байгаа. Үе тэнгийн нээрлэлт гэдэг юм байдаг шүү дээ. Яг тэр бол энэ өсвөр наснд илүү хүнд нэг яг ингээл өөрийгөө ч ойлгохгүй юм үед ингээд үе тэнгийнхандаа одоо дээрлүүлээч ч юм уу ойлгохдохгүй байх ч юм уу гадуурхах гэдэг чинь амар нөгөө нэг сэтгэлийн одоо трама гэж байна шүү дээ. Тийм юм үлдээчдэг. Тэр зүйл одоо байж нүү байгаа юу? Эсвэл байхгүй гайгүй болсноо манай үеийнхэн ямар хаа тийм юм бараг л байхгүй дээ. Байдаггүй шүү дээ. нэрээ байхгүй юу? Тийм юм Яг мэдэрч өмнө байгаа. жил байсан. Тэгэл яг ангийнхантайгаа жоохон ойлголцохгүй тэгэл чи юу нэгэл манай ингээс явчаачтай тэгээд тэгдэг байсан байхгүй юу? Нааг тэгэл би за болигээд ингээд яг өөр анги руу шилжих гэхээр манай менежерүүд шилжүүлэхгүй зүгээр ангитай би ангийнхантайгаа ойлголцоод ингээд тэгэл урангоо битэр чи айгүй сайн нэзээд тэгэл нэгнийхээ анги руу орё гэл би урангоогийн анги руу орё гэл менежертэй болохоор менежер хитэд удаа үгүйгээл арай хийс нэг менежер зөвшөөрөл тэгэл ашгүй орлоо гэсэн чинь урангоогийн ангийн багшнаас зөвшөөрөхгүй гээл тэгээд бас бөө юм болол тэгээд ангийнхантайгаа одоо нэг сүүл нэг говоо уучраа ойлголцоод тэгэл ангийнхантайгаа нэг анги шүү байж чадчихагаа. Тийм үеийн одоо дээрлэлт гэдэг юм одоо нэг найзууд дунд ингээд практик үүсгдэг ч тэгээд ингээд найзгүй байгаа хүмүүсд илүү их мэдрэгддэг ч юм уу шууд ингээд нэг зодтолж зөхгүй ч гэсэндээ тийм зүйлүүд байдаг ч тэгэхээр тэр зүйлүүд хэр их ажиглагдаж байна. Манай сургуульд нэг охин байдаг хгүй юу? Гэтэ яг нэрийг хэлэхгүй л дээ. Нэг манай үеийн охин байдаг. Тэр охин одоо өөр сургуулийн гэх юм уу? Оюутны амар том өвчтнэр авчирж ирээд манай үеийн хүмүүсийг ер нь л ийм сургууль дотор дээрлэгдэх гэх юм уу? Манай нөгөө сайн нэзэг бас тэгж яг өсөж мөстэй дээрлэгчсэн байхгүй юу? Ер нь л тэр нь ингээ баг хөвшил болсон баг байнгын нэг тийм байдаг. Би зүгээр би яг энэ жил ангиас солиод математик суунаар орсон байхгүй юу? Тэгээ яг нөгөө хуучин нийлдэг байсан хүмүүс маань гэсэн ингээ 2 3 ингээ шилжчихсэн. Тэгээ ингээд хуучаа гэдэг яг 3 үлдсэн байгаа. Тэгээ ингээд хуучин ангидаа л амар ингээд дотн нийлээл ангийнхантаа бүгдээ амар дотн байсан. Тэгээ л энэ ангид ороод ирэнгүүт яг тийм ганцаар юм шиг мэдрэмж аваад. Тэгээ ингээд өмнө нийлдэг байсан хүмүүс нэг яг хоорондоо яваад би араас нь явуудыг тиймэр илүү юм санагдаад. Одоо бол шинэ ангидаа болж яг уусчихгүй. Гэтэ ер нь бол хайцангуу гайгүй хөвгүүдтэй нэлээ тоолоод осцсон. Саксараа дамжиж байгаа. Тэгээ нэг гараасаа толгоно стенд ап гэж боддог толоо. Тэрүүгээрээс нэлээ нэг холбот толоод гайгүй ууссан. Тэгээд октодтой ч гэсэн гайгүй ууссан. Гэтэ бүрэн уусч бол чадахгүй. Тэгээ нэг тийм ганцаараа шиг мэдрэмж аваад байгаа хэцүү. Тийм тэгэхээр ямар нэгэн байдлаар бид нар яг хувьдаа нэг ганцаараа байгаа шиг мэдрэмж авсан ба шүү дээ. Тэгэхээр энэ одоо охтын лигийн тамирчид одоо гэдэг чинь те үеийнхнийхээ манлайлагч нар нь байх гэдэг нь. Тэгэхээр бид нар яг өөрсдийнхээ энэ манлайлах одоо энэ хүч чадлаараа дамжуулаад үеийнхандаас гоё үлгэр дуурайлыг өгөөсэй гэж бас хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар дээрлүүлж байгаа ч юм уу бие махбод болон сэтгэл санаагаар дээрлүүлж байгаа хүүхдүүд байх юм бол манайхан бас тэрийг таслан зогсоогоод хамт найзалдаг ч юм уу тийм байгаасаа гэж хүсэж байна. Та хэдийн хувьд бол тийм нөгөө орчин байхгүй байгаа гэдэг нь бол маш таатай санагдаж байна. Гэтэ спортын тамирчид гэдэг бол яг сайн зүйлийг л уриалах хэрэгтэй гэж би бол бодож байна. Та хэдийн гэж бодож байна. Тэгж чадчих байна. Тэгж ядаж байна. За тэгвэл дараагийн гоё асуулт байна. Одоо хідүүлээ ингээ гоё мөрөөдөө зэ. Юунаас ч айдаггүй зэ. Айдас бол ингээ хүм болгонд бийждэг штэ. Гэхдээ чи юунаас ч айх хэрэггүй. Тэгээ би та гурав хэлчихтэй. Юунаас ч айх хэрэггүй. Байх юм бол одоо яг одоо юу хиймээр юу хийж туршиж үзмээр амны шинэ юм эхлүүлэх юм уу те. Айдас үгүй. Би одоо чи ингээ хажигдана эсвэл чи хаалтна эсвэл чи ингээ чи тэгж чадахгүй гэдэг юм байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгвэл би шууд юу сноубордер хичээлнэ. Өндрөөс айдаг тэгээд яг өмнө жилээс яг юу чаргаар болгож явж агаад нүрээрээ унаад яг аппараттай шүдээ ингээ хугалчихсан байхгүй юу. Тэгээд тэрнээс бол амар том трама авсан. Ерөөсөө тийм цас масаар тоглох амар дургуйлцсан. Би Bimix гэдэг үзүүлбэрийн дугаар нь ундаг байхгүй юу. Тэгээ ер нь манай ах тийм үзүүлбэрийн дугаар ундаг хүн байдیں۔ Тэгээ яг ахтайгаа хамт 12 наснаас одоо 2 3 жил ингээд Bimix үзүүлбэрийн дугаар унж байгаа. Тэгээ тэр дугаар унаад зөндөө л одоо ингээ ойчоод нүд амаа шалтлаад ер нь бол амар болж байгаа байгаа. Тэгээ ер нь бол одоо тэр дугаар унахаа болцсон. Тэгээд
тэг дуугаа оноод юм шөнийн цагаар юм хотын годмор стритлээд явж үзээр санагдчих юм надад амар гоё санагдчихэв. Тэг нэг дуун төгтөж амар олоолаа нийлдэг тэг бүгдээрээ ингээд дуугаа оноод үзэлбэрийгээл явдаг. Яг тэр дунд нь би ингээд арай жоохон даддаг байхгүй. Тэг ингээд яг юм шөнийн цагаар юм ямар ч машин тэрэг байхгүй нэг тийм цагаар ингээд бүгдээрээ явах. Шинэ парк ер нь тийм хүрээлэн дээр ч яг тийм газар өгдөг байхгүй тийм засцсан. Одоо нөө шинэ парк дээр бас тэмхүү газрууд нэгдсэн. Тэгэхээр энэ хаваараг тэгэл бүгдээрээ стресслээл үзүүд брэдрэгээл явах нь бол гой санагд. Яа, наач юмрстай тэгжэл үзмээр байна. Навд ахлаа ямар дугуй экспорт дугуй маяг юм байдаг тийм. Remix гэдэг нэг юм жижиг гүлбэр дугуйд байна тийм. Ямар гоё юм. Наад бүр яг төсөөлөгдчихлээ. За манай орнгогийн хувьд Хөөрж байгаа онгоцноос усрна. бас л гоё мэдрэмж авахаа. Манай 3 дүүтэй илүү. Даа. Дүүнэр нь хэрэг сакс тоглох хүсэлтэй байна. Ер нь дүүнэр Манай чинь нөө эрэхтэй байхгүй юу? Одоо 6 настай. Тэгээс намайг тэмцэнтэй худал хамтаагаа ингээ яваал үздэг байсан. Тэнгүүд л би яг энэ ана шиг тамирчин болно. Ана би яг тань шиг тамирчин болно. Та надад сакс тоглохыг заагаарай заа юу гэл. Тэгээ би тань шиг медаль авна гээл. Тэгээ одоо ингээд сургуулийн бэлтгэл дээр нь бол хамтаагаж явдаг. Эрэхтэй дүүтэй юм тийм. Эрэхтэй дүүтэй. Би 2 эрэхтэй дүүтэй. Гэтэ нэг нь жоохон цэцэрлэх. Нөгөөд нь болохоор одоо 5 дугаар анги. Тэгээд өөрөө ер нь сакс тоглох амар хүсэлтэй. Дүүнэр нь. Тийм. Тэгээ би баг дүүгээ саксчин болохыг гэж л бодохгүй байгаа гэх юм уу? Нэг юм. Тэгээ гэр бүлийн ямар нэг хүүхэд нь ядаж онцгойч гарч ирж болно гэж бодоод одоо юу гэмэр ч юмтэй хөл бөмбөгч юм уу? Волейбол дээр тоглолтын нэг юм шал өөр байлгыг гэж бодсон. Тэгээ манай яг доотлын том дүү болохоор мас сургуулийн багын шигшээ. Мандаг хүүхдтэй биш үү? Мандаг гэр бүл байна. Тэгээ дүүнэртээ л зөв үлгэр дүрэл болоод дүүнэрхээ яг дүүнэртээ заад сургаад л явна гэж бодож байна. За манай ерөөлийн үед Миний хувьд болохоор би доороо 3 охин дүүтэй. Ямар хөөрхий. Тэгэхээр охин дүүнэр нь одоо тоглодог, сакс тоглодог. Манай том дүү 13-тай, дунд дүү 6-тай. Цайд нэг дөрөвд орсон байхгүй. Тэгээ манай баг дүү болохоор одоо 3-тай он гараад 4 үрж байгаа. Тэгээ манай том дүү болохоор яг насандаа манай сургуулийн шигшээ. Тэгээ бас сакс тоглохын би бол дүүгээ амар дэмждэг. Бас өөр хажуугаар нас волейбол тоглодог. Бараг надаас илүү саксараа авьяастай юмсан даа гэдэг чинь. Яас мундаг. Тэгэхээр ер нь ирэх жилээс бараг сайн л ихтэй ороод ирэх нь нэгчтэй. Тийх баха. За тэгвэл их чинь ийм асуулт асуумаар санагдлаа. Зөвхөн саксч гэлтгүй спортоор хичээлж шүү дээ та хэд те. Нэг тэр зүйл яг хүнд юу өгөх юм бэ? Спорт гэдэг чинь бас яг саксаар хичээлээд яг хувь хүн талаас юу авсан гэж бодож байна? Яг саксаар хичээллээ, яг сакс гэхээс илүү ер нь яг спорт хүнд ингээ хүмүүжил өгдөг спорт. Тэгээ яг хүнтэй яаж зөв болгосон харьцах уу, тэгээл яг энэ татгаш байгаа хүмүүстэй илүү гадагшаага хүмүүстэй илүү зөв тийм харилцаатай болгодог гэж би дотор боддог. Ер нь спортоор хичээллээд нэгт мэдээ төсвөр хатуужилтаа болдог. Тэгээ сэтгэл зүй бас илээ хатуурч чангардаг. Тэгээ бас мэдээж нэг ич нэрээгээ хүндлэн, тэгээ дүүнэртээ даад сургана гэд ер нь тийм хүндлэлт айгуу суралцдаг. Миний хувьд болохоор нэг амар шантарсан ч. Одоо ингээд спортоор хичээлдэггүй хүүхдийн сэтгэл зүй, спортоор хичээлдэг хүүхдийн сэтгэл зүй бүр шал андаа байдаг. Би мах бодит дээр хүртэл. Тэгээд нэг юм да айгуу тууштай байж чаддаг болдог. Тэгээ миний бодлоор ер нь л ийм л байна. Тэгэхээр бол зөвхөн спорттэй нэг юм биеийн тамирын хичээл хийгээд байгаа биш. Тухайн хүүхдийг сэтгэл зүгээр нь хүчтэй болгодог бахна хичээлдээ бас ингэ төвлөрч сууж нэг юмны ард гарах тийм сэтгэл зүйн хүчтэй болгодог, төвлөрөж сайтай болгодог гэж ойлгож болох уу? Болно. За тэгвэл үеийнхандаа хандаж хідүүлээ ямар нэгэн спортоор хичээллэж одоо өөртөө бас ингэ завгүй байлгах ч ч тийм завгүй байлгаснараа илүү нөгөө утга учиртай энэ насыг аюу гой өнгөрөөж штэ. Тэгээд мэдээж завгүй байгаа хүмүүс бол хизээч нэг тийм буруу зүйл орооцолтгүй байх гэж би бодоод байгаа байхгүй. Та эдээс би түрүүн асуудлаа үеийнгийн нэршлэлт хэр их байдаг вэ гэхэд бол гурлаа баг мэдгүй шахав байж штэ. Тэгэхээр энэ нь ингээд та гурав ингээд аюу завгүй амьдралтай ингээд өөртөөхөө
хөгжүүлэх юм хийгээд байгаа учраас тийм байгаах гэж би бол таамаглаад байгаа байхгүй. Спортоор хичээллээд ингээд өөрөөсөө завгүй байснараа энэ бусад юм сөрөг зөөсүүдийг мэдрэхгүй явах боломжтой юм байна гэж би бас хараад байгаа байхгүй. Хэр үеийнхэндээ хандаж хэлмээр байгаа зүйл юу вэ? Уриалмаар байгаа зүйл гэдэг ч юм уу тийм. Ямар ч спортоос хамаагүй сакс бол бол хөл бөмбөг те. Ямар ч спортоос хамаагүй өөр үнэхээр л хайртай бол те. Тууштай хичээллээд үз те. Битгий шантраарай гэдэг. Тэгээ уусаа хичээллээд одоо нэг гэртээ зүгээр л ингээд уцаараа орлож хооронд те ямар нэгэн зал руу очиод бэлтгэл хийгээл ингээ өөрийгөө завгүй байлгах нь өөрийнх нь тийм хүсэл эрмэлзэл зориг ирээдүйд нөө ямар хүн болоход нь илүү том нөлөө төлөхөд үзүүлнэ. Тэгэл битгий шантраараа тууштай л. Тэгээд яг спортоор хичээллээ. Тэгээд бас яг цагийн байралтай зөв авах юм бол яг ядрахгүй тэгээд илүү эрч хүчтэй байна шүү гэж хэлмээр байна. Ёо нэг юмдаа тууштай чадна ингээд спортоор хичээллээд ч юм уу ямар нэгэн спортоор хичээлэхэд бас нөгөө одоо манай үеийнхэн ч бүгдээр нэг юм утас айгу оролддог болсон. Тэгээд нэг юмдаа ингээд тууштай тэрүүндээ ингээд сэтгэл зүрхээ зориулаад ингээд явангууд уцнаасаа ер нь хүн дээр чадна гэж бодож байгаа. Тэгэхээр тэр нь бас өөр утгаар гэвэл өөрийнхөө биеийг бас дэмжиж сайжруулад ингээд уц оролцоороо бие муу болоход дараа нь ингээд спортоор ингээд хичээлээд уцаа ингээд баг багаар болоод эхлэхээр бие нугас цаанаас ирүүл болоод ирнэ. За. За тэгвэл таад маань дээдлийг нь тоглолтыг хэрэг үзэж юм дэмждэг байгаа юу? Амар үзэн штэ. За тэгвэл эхний асуулт хамгийн одоо тэр ах шиг ч юм уу тэр их чиг болмоор энэ гэдэг дэмждэг нэг тамирчнаа нэрлэл гэвэл хэнийг нэрлэх вэ? Эмэгтэйгээс бол нандин үслэгч байл дэмжнэ. Тэгээ нандин үслэгч бол би амар дуртай хайртай. Эмэгтэйгээс хэм бол ер нь бол өөрөө холбооны тоглогчийн байр дээр тоглодог учраас ер нь бол холбооны тоглогчдыг айгүй дэмждэг. Одоо жишээл хасуулгуудыг Борсол, SJFC тэ үлзий орших гэл Эрдэнэт Маярсын Болко гэл. Тиймэрхүү тоглогчтой бол амар дэмждэг. За миний хувьд болохоор яг эрэгтэй гэвэл хасуулгуудыг азар авшиг. Тийм өндөр тэ блок тохолт мохолтон дээр өгөр амар тэ самраас амар сайн бөмбөг авдаг. Тийм тамирчин болох үстэй тэ хэрвээ эмэгтэй тамирчнаасаа гэвэл гэх юм бол цэцэрлэгчиг яг тийм хурдтай, тесрэлттэй тоглож чаддаг. Шийдэлттэй. Тэгээд яг тийм яг багийнхныгаа амар ойлгоод холбоод амар зүүн пастай. Тийм л болох үстэй. Миний хувьд бол эрэгтэйгээс гэвэл асуултууд багийн аз хоёр. Яагаад гэвэл тоглох ур чадвараас бас юм нэг юм тоглоход сэтгэл зүй тэгээд нэг юм ухаантай тоглолт гэж бас байдаггүй ингээд багийнхныгаа удирдах гэх юм уу яг нэг тиймэрхүү юм надад бусдаас ер нь илүү юм санагддаг. Тэгээд аз хоёр ах эмэгтэйгээс болохоор хулагч бол үнэхээр төгсгөн өөлөх юм угаасаа байхгүй. Тийм болохоор би энэ хоёрыг сонгож байна. Хулагчигээ болно гэж үздэг. Тий. Тэгэхээр ер нь бол хасын үлгүүдийн фэнүүд хүрээд ирсэн юм шиг. Тийм бид гурлаа хасын үлгээд дэмждэг. За тэгвэл ингимээр санагдлаа. Одоо нөгөө дээдлигийн эрэгтэй 10 баг, эмэгтэй 6 баг байгаа шүү дээ. Тэгвэл хамгийн дуртай 5 багаа нэрлээч гэвэл эрэгтэйгээс хамгийн дуртай 3 баг эмэгтэйгээс нэрлэе гэвэл ямар баг бас яагаад тэр багуудыг дэмждэг вэ? Дуртай болсон бэ гэдэг шалтгаан. За яг эрэгтэй багаас гэх юм бол хамгийн ихэнд хасын үлгүүд. Яг гэвэл яг олон удаагийн яг дээдлигийн цомын авраг болсон. Тэгээд ер нь л бүгдээрээ амар сайн тоглогч нар гавьяатууд бүртэл байдаг. За тэгээд тийм болохоор нэгт хасын үлгүүд. Тэгээд хоёрт гэх юм бол SJFC-ийн Эрдэнэ ах дуртай. Манай ангийн хүүхдийн үйл ханахгүй. За. Тэгэл тэр хүүхд юу ангийнхаа хүүхдтэй тэгэл хамт тэгэл байсаар юм байгаа л яг гэртнээ ахт дуртай болсон. Тэгээд гуравт гэх юм бол Knights. Манай яг ингээд ээжийн сайн найзынхын хүүхдүүдтэй бас ингээд би том дэдгийг нийлдэг.
тэдний гэр бүлийн бүгдээрээ Night Store-тай Эрдэнэ цогт тах туртай байхгүй. Тэгэл тэр хэдий дах зарим байгаа бас Night Store-тай болсон. Дөрөвт гэвэл за сэлэн бодсон юм уу дөө. Яг холын ихч яах ананд ах бишээ юу хин онлатар ах бишээ тэгээд орой эсрэг гурийн улсын шигшээний бас андах мандах байдаг. Тийм болохоор би юу дуртай тамирчин тэр багт байгаа болохоор илүү дэмждэг гэсэн үг тийм. Яг улсынхаа нэрийг бас ингээд өндөрт гаргаж байгаа хүмүүс байдаг. Тэгээд нэг сонирхтой баг байхгүй. Тэгээд эмэгтэй 3 баг гэвэл нэгт Pirates. Pirates дээс ингээд миний үлгэрээр ажилласан цэцэрлэгч байдаг болохоор тэгээд хоёрт болохоор Amazons. Ягаад Amazons вэ гэвэл бобоогч ингээд манай багшийн бас шив. Тэгээд бид эдийн тэмцээнийг хаяа ирж үзэл бид нарт амар зөвлөгөө өгдөг. Тийм болохоор тэгээд Улаанбаатар Amazons. Тэгээд 3-т гэвэл Хитүүгийн ирвсүүд. За яг Хитүүгийн ирвсүүд гэх юм бол бас Хитүүгийн ирвсүүдийн Индрагч бас манай багшийн шив. Зулцтай бас ихч бас манай багшийн шив байхгүй. Тэгээд ер нь бол яг юу дээдлэг тоглолтыг ихч нар ер нь багштай амар тавьяал бидний мэлтгэл тэгэл тэмцээн дээр ирээд бидийг үзэж дэмжээл байж идэг. Тэгээ бас манай багийн алтч ингээд бас одоо яг сайн лигт орж байгаа манай нэг ихчүүд байхгүй. Манай багийн ихч тэр ихчийн төрсөн ихнээс Индрагч. Ер нь аль том багтай холбоотой ингээд одоо дурсамжууд эсвэл юу байгаа болохоор дэмжиж чинь тийм ээ. За миний хувьд бол эрэгтэйгээс хасын үлгүүд нэгт зогсно. Хоёрт Knights, гуравт SJPs, дөрөвт нь Сэлэг бодостой, тавт нь Miners гэж л оруулж байна. Хасын үлгүүд яг нэгтэй гоё гэхээр угаасаа тэгээд бүх тоглогчд нь мундаг, би баг бүх тоглогчд нь л дуртай. Януугаатай бэлгүү ах гэдэргээ тий хамаагүй юм удаан тоглож штэ. Тэгээд бас олон удаа авар гавсан мэдээж орно. За тэгээд эмэгтэйгээс их юм бол Улаанбаатар Amazons-ыг бол нэгт оруулна. Манай нандэслэгч тоглож байсан. Дээрээс нь манай бобоогчтай, манай гавь тамирчтайгаа. Тэгээд хоёрт гэх юм бол Pirates-ыг оруулчихдөө. Тэгээд гуравт Нэтүүгээр өсөв. Миний хувьд нэгт болохоор хас үлгүүд. Хоёрт Apes, гуравт нь Metal, дөрөвт Bodons, тавт нь Mongolians. Тэгээ ер нь бол хас үлгүүд багийн нэг багаараа хамтарч тоглох ажиллагаа. Одоо ингээд холбогчийн авч явах үүрэг ингээд тус тусахаа үүргийг амар мэдээд бүр биелүүлээд тэрийг ер нь туршлага болгоцсон гэх юм уу? Ер нь багаараа айгүй ойлголцож ажиллаж чаддаг. Хараа эмэгтэйгээс болохоор Amazon, Хитүүгийн ирвсүүд, Аравт. Amazon болохоор нэг гавьяа тамирчд байдаг. Тэгээ яг миний дэмжтэй нэг хулигч байдаг. Тийм болохоор угаасаа багаараа айгуу сай. Тэгээ Улаанбаатар Amazon багийг нэгт оруулсан. Аравтад миний нэг таниг хвч байдаг хгүй юу? Өнөр зайгч. Тэгээ тэр ихч байдаг болохоор Аравтыг ер нь л дэмждэг. Тийм. Одоо удахгүй нөгөө холбооны замын аврагуудын тоглолт болох ч шүү дээ. Одоо Apes хасын үлгүүд хоёр үлдсэн Pirates Amazons. Тэгэхээр одоо аль багийн дэмжиж байна. Одоо хүлгүүдийг бол угаасаа та гурав дэмжиж шүү дээ. Тэгээд мэдээж бид хоёр Amazons ганцаараа Pirates. За тэр тоглолтыг сакс сонирхдаг бүхэл хүмүүс одоо хүлээж байгаа маргааш тоглох чинь тий. Хамгийн гоё нь нөө легоноор тамирчид байхгүй дам Монгол тамирчид хоорондоо тоглож болохоор бас аягүй сонирхолтой. Таад ер нь тоглолтыг очиж үзнэ үү? Үзсэн. Спортын дуурд нь болсон шүү дээ. Тэгээ бас юу ч иднийг болсон. Эмба гэрнэд болохт нас үзсэн. Юу шинэ шүү дээ эмба болсон. Зөвлөгийн тоглолт дээр үзсэн. За тэгэхээр удахгүй гоё шинэ жил боллоо. Шинэ жил гэхээр ингээл гоё бэлэг гэр бүлэрээ өнгөрөөдөг цагууд тий. Тэгэл найзуудтайгаа бас ингээл мөрөөдлөө ярьдаг ч юм уу. Эсвэл ингээл гоё захидлууд хөвгүүдээс авдаг ч юм уу. Тийм үе байдаг л та. Тэгэхээр шинэ жилтэй холбоотой гоё дурсамжуудаа яриач гэж хүсмээр байна. Тэгээд манай гурав чинь найз залуу хөвгүүдтэй л үү?
Үгүй. Хүүхдийн талаар ярий. Тэгээ шинэ жилтэй холбоотой гоё дурсамжуудаа яриач. Гэвэл Яг хөвгүүдийн талаар ярина гэх юм бол хүмүүс нь гайхаад байдаг л да нам сонсчод. Би яг хамгийн анх 1-р ангид айгу үргэлжсэн юм аа. Тэгээд 9-р ангийн эхний өдөр. 1-р ангид ингээд би чамдаа үерхий за тгий гэдэг үерхсэн гэсэн. Ер нь л яг 1-р ангийн сүүлээр үргэлжсэн байхгүй яа. 3 сарын 9-нд үргэлжсэн. Амар тод санд юм уу? Тэгээ нэг яг ганц хөрөөгөө бичээ сурцсан, уншаа сурцсан байгаа юм шүү дээ. Ер нь багшаа өдрөөр жилгээд яг бид хамт үүдээс гоо манай ангийн банд дээр бид хоёр тэр би нүргээрээ цаасаар юм шидэл би нүргөө шидэл тэгэл би чам тайртай гээл тэгэл би ч гэсэн чам тайртай гээл тэгээ хоёлоо үерхийгээл ер нь үерхчихсэн. Тэгээд ингээд үерхсээр агаад ер нь бол 8 жил үерхсэн. 9-р ангийн сүүлийн 9-р ангийн эхний үйлдэл дээр ер нь бас байсан гэсэн. Тэгээ 8 жил үерхсэн. Энэ хооронд тэгэл аюу гой нандам мөчүүд бол байсан. Хүмүүс тэгээ яхад бол наач бол анхны хайр биш ээ. Наач зүгээр хүүхэд насаа шохоорхлоо гэдэг. Тэгээ миний хувьд бол бас анхны хайр гэдэг чинь аг чиг хайрыг мэдрүүлсэн хүнийг бол хэлдэг. Тэгээ би бол тэр бандаас үнэхээр хайр аламжил мэдэрсэн. Үнэхээр зэнтэл хөвгтэйсэн. Ярих. Одоо тэгээд нэг ангиу. Би яг энэ жил яг өөр агруу шилцээхгүй сургуулийн өөр агруу. Тэнгүүт одоо бол яг нэг аг биш. Тэгэл хажуугаар зүгээр таралтаал өнгөрдөг хүмүүс. Найз залууд үлдсэн гэсэн үг. Тийм ер нь бол 8 жил гэдэг чинь хангалттай амар сайн бибний мэддэг болсон. Тийм бибиндээ амар дотн болсон. Тэгээд манай аавч хоёр тэрийг мэддэг. Тэдний аавч хоёр нам мэддэг. Биби наваа чөлөөтэй орж гардаг бүр нэлээд дотн. Тэгээд хамгийн сайн найз л гэсэн үг тийм. Тэгэл өглөө хичээл рүүгээ явхад гэрийн үүдэнд байж идэг. Орой гэрт хөргөж өгнө гэл. Найз хөвгний хийх стаждаг бол бүгдийг бүр төгс идэг хөхтэйсэн. Гоё дарсамжид. Тэгээд болох шийдвэрийг яаж гаргах вэ? 8 жил ирсэн шүү дээ. Тэр бол би гаргасан юм. Тэр ч яриад яхав тий. Ер нь бол тухайн хүүхдүүд бол буруу бол нэхэхгүй. Тий яг өөрөөсөө одоо 2 жил хавцаа өнгөрсөн. Одоо л байд дайрцаж байгаа. Одоо шинэ хайр торлолтой очирсан. Тий сагс тоглолдог гэхэд тэгээд бас баг тоглолдог. Тэр нэлээд чанга баг байгаа. За манай урангогийн хувьд байгаа. Шинэ жилтэй холбоотой гоё дурсамж ярьж болно. Эсвэл найзлалынхаа талаар ярьж болно. Тэгээ ер нь ингээд хамгийн ойрын хамаатнуудтай манайх жил болго ингээд шинэ жилийн өдрөөр уулзч яг нэгнийхээ гэр тэмдэглэдэг. Тэгээ ингээд тэр үедээ манай ингээд 2 дүү эрэгтэй эмэгтэй 2 дүү ингээ нэг гүнжлгоо нөөдөн сан тоолсол ингээ ихэнх хүүхдүүдэд ихэнх чижтэй бүгдэнд нь бэлэг өгдөг. Тэгээд яг тэр үед бас ингээ тэр үедээ ингээ ярилцаад суух ингээ яг хамаатнуудаараа ингээ дүүнэр найзуудаараа ингээ байх тэр үед бас айгуу гоё санагддаг. Анда нөгөө шинэ жилийн үеэр миний санахын яг 10 жилийн хүүхдүүд энэ нэг ингээл монита гэлтэй эсвэл ингээл сайн охиноо сайн өгөндөө ингээл цахилмаа эхлэх өгдөг шүү дээ. Тиймэрхүү юм хэрэг болж байна гэж асууад байгаа хгүй чинь. Манай сургуульч шууд юм crash box тэгээ Valentine's box, Pepper box гэдэг шууд юм боксууд гаргадаад тэгээ тэнд нэг анги нэрээр бичээд өгөө захиа ингээд хийцдэг. Тэгээ тэр нэг манай сургуулийн нэг сөөвөзийнхэн бүгдээрээ тарааж өгөөл. Энэ хүн бас нэлээд авраггүй тий. Би ч өөрөө тэрийг чинь тараадаг юм шүү. Манай гурав хит авсан. Мэдгүй би энэ жил байгаагүй. Өмнө жил авдаг 4 ирсэн. Вау. Энэ жил яг нэг яг дан эрэгтэй хүмүүсээс биш бас давхар найз нөхдөөс авсан болохоор ер нь би ч бас олоолаа найзалдаг болохоор ер нь 4-5 бол ирсэн. Би чинь яг яг 6 дугаар ангиасаа 8 дугаар анги хүртэл ер нь бол яг сургуультай амир дэггүй. Жохон хаана юу бол нэг тийч би л явж идэг. Тэнцээ задан болж ин сайн өрөөл дондан. Би яг тийм хөхтэйсэн. Тэгэл яг энэ жилээс жохон томоо суугаад, нам суугаад тэгээд жохон чимээгүй болсон чинь тэгээд ер нь бол энэ жил нэг л пепер авсан да. Нэг л авсан. Уг нь сахилахгүй байхдаа зөндөө авдаг гэсэн. Аа. За тэгвэл хэдүүлээ сая дээлийн гой тамирчдыг ярьлаа. Гой шинжилтэй холбоотой үргэлж нөхөрлөө ярьлаа. Тэгвэл яг том болоод би яг ийм л хүн болмоор гэж мөрөөдөл
Тэр зүйл нь юу аах вэ? Ямар ихч, ямар эмхтэй балмаар вэ? Ер нь бол би яг ирээдүйд яг сагсаар явна гэж бол боддог. Тэгээ үнсээ дээдлэгт ороод Монгол Улсын шгшаагийн өмсгөлийн доор тэгээ Монгол Улсынхаа нэрийн өмнөөс тоглохыг амар хүсдэг. Мөрөөддөг. Тэгээ би ч өөрөө нандин үслэгчийг амар дэмждэг болохоор нандин үслэгчээс яг энэ жил хараад би бүр амар уран зураг авсан байхгүй юу? Тэгээ яг юм шат дараалтайгаар нь бол явъя гэж бодож байгаа. Эхлээд оюутны лиг, тэгээ шууд эм хөгжлөлийг юм уу дээдлэгт ороод тэгээ ингээд яг амжилт карьераа эхлүүлээд явна гэж боддог. Тэгээд амжилт карьераа эхлүүлээд ингээд доктортой ингээд болоод эхлэх юм бол тэгээ надаас нэг жижигхэн хорхоо мөрөөдлөө. Тэр нэг өөрхөн мөрөөдлийнхаа машиныг аваад аав ээж хэрэгөө гэрээс нь очиж аваад суулгаад тэгээ ингээд ордон дотор ингээд хамгийн уртлын судалтанд суулгаад тэгээд охиноогоо үзүүлээд тэгэл аав ээжийнхээ өмнөөс тоглохыг амар хүсдэг. Тийм мөрөөдлөө. Яг миний хувьд гэх юм бол мөрөөдөл гэхээсээ илүү яг зорилго байдаг. Тэгээд тэр зорилго маань болохоор яг миний мэрэгжил ирээдүйд би яг агаарын тээврээр онгоцны хөтөлбөрийг хийдэг байхгүй юу? Тэгээд яа тэрнээс гадна бас яг энэ сайнлагт орж байгаа энэ багаараа үндэсний дээдлэгт тоглох юм уу тийм хүсэлтэй. Ер нь бол яг төгсөн ч гэсэн энэ багаараа үргэлж хамт байхыг хүсдэг. Ямар гоё юм хөөрхөн. Минийх болохоор надад 2 байгаа 2 мэрэгчил. Тэрнийхээ айл нэгээр нь явна. Нэг нь болохоор прокурорч. Тэгээ хоёр дахь нь шүднэмч. Манайх нэг их удмаараа ер нь бол эмэгтэйчүүд шүднэмч хийж явсан. Тэгээ тэрийг одоо замналын үргэлжлүүлээд гэх юм уу? Нэг тэгж явъя гэж бас бодсон. Харин сакс гэх юм бол би саксыг зөв хоббигоороо ингээд хөгжүүлэл тэг ер нь бол хобби болгож явна гэж бодож байгаа. Тэгээ бас нэг жижигхээ хүсэл байт юм аа. Ёо нөө хүссэн машин аваад найзуудтайгаа ингээд барьчихсан хгүй юу? Яг бүх найзуудтайгаа одоо ингээд хэдүүлээ уралдааны машин аваад том болоод уралдъя гэд. Тэгэд яг хүссэн өөрхөө одоо бодож явдаг машина авчаад найзуудтайгаа уралдахыг хүсдэг. Ямар гоё юм. Ямар хөөрхөн за 3 дугийнхаа мөрөөдлийг мөрөөдөл шиг ерөөсөө сонсогдохгүй байна. Хизээний энэ цагт угаасаа биелсэн, биелэх боломжтой төлөвлөгөөнүүд шиг сонсогдож байна. Тэгээд инэрлэлтэй яг Монгол улсынхаа нэрийн өмнөөс гадаадд те тугаа мандуулаад тоглоно гэдэг тоглох өдрийг хүсэж ерөөй. Тэгээ манай ерөөл маань болохоор те айгүй хөөрхөн онгоцны үйлчлэгч болно гэдэгт л итгэлтэй байна. Ямар ч эргэлзэх шалтгаангүй те. Тэгээ 3 дуудаа мөрөөдөлтөй хүрээд тэгээ сагсаа хаяхгүй тэгээд үеийнхэн дундаа дүүнэртэй маш гоё үлгэр дуурайлыг үзүүлдэг. Тийм хичнэр болно гэдэгт бол итгэж байна. Ерөөй тэгээд яг та гуравтай яриа сооход буцаад ингээд нэг юм 10 жилдээ очсон юм шиг маш гайхалтай байлаа. Тэгээд ирсэнд үнэхээр их баярлж байна. Энэ дугаарынхаа төгсгөлдөө яг сайн лигийнхаа бусад тамирчид багуудтай хандаж юу гэж хэлмээр байна. Тэгээд шинэ жилээр гарах дугаар болохоор бусад багийнхандаа бас шинэ жилийн мэндчлэгээ дэвшүүлж болно. Бусад багуудтай хандаж хэлэхэд бүгдээрээ бэлтгэлээ сайн хийгээд тэгээд 26 онд хэдүүлээ буцаад уулзцгаая. Тэгээд амжилт хүсье. За миний хувьд бас бусад багийнхан хэлэхэд бэлтгэлээ сайн хийцгээгээрээ бид бол байнга үрд бэлэн байх болно. Та бэлтгэлээ сайн хийгээрээ. Тэгээд 26 он шинэ ондоо гараад тоглолтоор хүчтэй уулзцгаая гэж хэлье. Би бусад багуудад хэлэхэд хамгийн чухал нь бэлтгэл гэмтлээс хол байна. Тэгээ бэлтгэл гэмтлээс хол байгаад тэгээд 2026 онд уулзцгаая гэж хэлээ да. За тэгээ сайн лигийнхаа зохион байгуулагч ах эгч нартай болон дасгалжуулагч баг тамирчтай шинэ жилийн мэд хүргэе.